Одоо донтолтонд өртсөн хүн өөрөө өөрчлөгдөх шийдвэр гаргах нь маш чухал тий. За үүний дагаад би бас хар гэр бас их чухал болов гэж бодоод байгаа. Хар гэр найз нөхдийн нөлөөлөл өөрөө шийдвэр гаргаад тий үнээс татгалцъя гэд хүсэж байгаа энэ үе дээр бас тэдний нэг эрг хандлага хэрэгтэй болов гэж би хараад идэв. Мэдээж донтолт үүснэ гэдэг бол хувь хүний яг олон хүчин зүйлсүүд нөлөөлж байна л да. За бидний дунд монголчуудын дунд архины хэрэглээний асуудлыг бол нэлээд түлхүү их яригдчихэж байгаа. Тэгээ сая манай түүний менежерийн хувьд бол бусад донтох юмгууд гэдээ орж ирж байна. Тэгэхээр альва донтолт үүсгэхэд хувь хүний хүчин зүйлс их нөлөө үзүүлж байгаа. Үүндээ бол бие махбодын хүчин зүйлсүүд байна. Дэлхийн чиг хандлага хааш явж донтох эмгэн эмчилгээ ерөөсөө л сэргийн засахар бол явж байгаа. Шинж тэмдгийн эмчилгээг эмнэлэх тодорхой цаг хугацаанд тодорхой эмнэлзэн удирдамжийн дагуу хийгдэнэ. Эмнэлгээс гарсны дараа яах вэ? Сайн байцгаана эрх мэнд сонсогчдоо, эрх мэнд үзэгчдээ ганцхан хөтөлбөр өргөдөг өөрчлөлт подкаст ээлж дугаар эхлэх бэлэн болсон байна. За өнөөдөр миний дугаарын зочноор Эрүүл Монгол хүм хөдөлгөөний сэтгч нийгмийн сэргийн засах төвийн зохицуулагч Төмөөх. За мөн сэргийн засах төвийн эмнэлэг зүйд хариуцсан зохицуулагч. За Чулуун болор хүрэлцэн ирлээ. Ингээд урилгын минь хүлээж хүрэлцэн ирсэн байгаа шүү дээ. Өнөөдрийн минь төргий. За баярлалаа. Өнөөдрийн минь төргий. За Төмөөхтэйгээ бол өмнө бас Эрүүл Монгол хөдөлгөөний талаар бас мэдээлэл авч ярилцчихсан. Ингээд өнөөдөр бас давхар эмчтэй ирж бас дэлгэрэнгүй яриа өгөөч гэсэн ингээд саналыг хүлээж авсан. Дахин баярлалаа. За үйл ажиллагаа маань хэрхэн явж байна? Агц дэвшил маань хэр байна? Төмөөхийн талаар бас байгууллагын талаар мэдээлэл өгөх үү та. За тэгт. За мэдээж үйл ажиллагааны хөвгдөд одоо жил гарan болж байна. За тэгээд өнгөрсөн хугацаанд бид нар одоо архины асуудалтай буюу архинд дондох өвчтөй хүмүүст тусламж үйлчлэгээ үзүүлэхээр эхэлж ийсэн бол өнөөдөр бусад төрлийн донтолтой хүмүүст сэтгэл зүйн одоо зан үйлийн эмчилгээ явуулах тийм үйл ажиллагаа өргөцсөн гэж хэлж болно. Тэгээд өдөр тутмын үйл ажиллагаа хийвэн. Тогтмол докторцын өгч байна. Зөвхөн архилаас болон бусад төрлийн донтолтой. Тэгээд бодисын асуудал, дулуумын асуудал. За тэгээд дондох эмэгтэй хүмүүсийн гэр бүлийн гишүүдэд сэтгэл заслын эмчилгээ явуулах гэдэг үйл ажиллагаа маань тодорхой хэмжээнд өргөжөд явж байгаа. За. Яагаад үл сонсогч үзэгчдээс бас коммент саналууд нэлээд ирсэн. Энэ дахиж энэ талаар бас ингэ зочдыг үрж ярьцлага өгөөч, оруулаач гэдэг. За манай одоо нэвтрүүлэгч хөхтөнгөргээд подкаст явахаас гадна Монголын үндэсний телевизийн гэр бүл сувгаар явж байгаа. Мөн 82.9 FM 119 гэдэг машин тас FM-ээр явж байгаа. Ингээд хүмүүс бас нэлээд сонсдог юм байна, үздэг юм байна. Эрүүл Монгол хөдөлгөөнтэй хэрхэн оролцох вэ, холбогдох вэ, арга зам байна уу гэсэн бас мессежүүд коммент нэлээд ирсэн. За би Жука амжисаа тодруулж байгаа ер нь энэ донтолт юм юунаас эхэлж байна? Энэ талын шинж тэмдгүүтэй хүмүүс маань яаж таньж мэдэх боломжтой байна? Мэдээж донтолт үүснэ гэдэг бол хувь хүнийтэй яг олон хүчин зүйлсүүд нөлөөлж байна л да. За бидний дунд монголчуудын дунд архины хэрэглээний асуудлыг бол нэлээд түлхүү их яригдчихэж байгаа. Тэгээ сая манай түүний менежерийн хувьд бол бусад донтох юмгууд гэдээ орж ирж байна. Тэгэхээр альва донтолт үүсгэхэд хувь хүний хүчин зүйлс их нөлөө үзүүлж байгаа. Үүндээ бол бие махбодын хүчин зүйлсүүд байна. Одоо донтолтонд өртсөн хүн өөрөө өөрчлөгдөх шийдвэр гаргах нь маш чухал тий. За үүний дагаад би бас хар гэр бас их чухал болов гэж бодоод байгаа. Хар гэр найз нөхдийн нөлөөлөл өөрөө шийдвэр гаргаад тий үнээс татгалцъя гэд хүсэж байгаа энэ үе дээр бас тэдний нэг эрг хандлага хэрэгтэй болов гэж би хараад идэв. 4.4-өөс 6.4 дахин бага байдаг учраас айгүй эрсдэл бүлгийн хүмүүс энэ бол биологийн хүчин зүйлс нөлөөлөд байгаа. Нөгөө талаас бол нийгмийн хүчин зүйлс гээд найз нөхдийн нөлөө, хамт олон тий бусад хүмүүсийн нөлөөнөөс болоод одоо эрэгтэйчүүдийн 70% нь болохоор чинь найз нөхдийн нөлөөнөөс болоод архины хамааралтай болох эрсдэл өндөртэй. Эмэгтэйчүүдийн бас одоо 40% нь ойр дотны хүн, хамтран амьдардаг хүн, гэр бүлийн хүмүүсээс шалтгаалаад тэр хүмүүсээ баг уулгахын тулд тэд нартайгаа тэмцэж ингэж явж байгаад энэ хүн уужснаас би бараг өмнөөс нь уугаа тэр хүн баг уужээвэл гээд ийм маягтай хэрэгжилж байгаад бол архины хамааралтай болсон эмэгтэйчүүд бол нилээдгүй байна. Тэгээд эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүс бол гэр бүлээрээ ч орох зайлшгүй шаардлагатай болчихсон ийм зүйлүүд харагдаад байгаа. За нөгөө талаар сэтгэл зүйн хүчин зүйлсүүд нөлөөлж байгаа. Тэр нь бол юу вэ нөхлөр чинь одоо бид бол 90-ад онд одоо ардчлал гэж гарч байхад чинь замбраагүй харагтаад эхэллээ тэр үеийн л юм гэж яриад байдаг. Гэтэл бол одоо тэр харагталт хизэнээсээ байж л байсан байна. Нөгөө нэг бас зах зээлийн нийгэмд шилжээд ингээд ирэхлээр нөгөө ажил бүтээх, хүнтэй ярилцах, хөөрөх гэд харилцааны хэрэгсэл болгох маягаар юм буруу байдлаар хэрэгжилж хагаад өнөөдөр нэлээд асуудалтай болсон хүмүүс байна. За зарим хүмүүс өөртөөгөө ингээд чөлөөтэй илэрхийлдэг, бодсон, сансан, хүссэн, мөрөөдсөн зүйлээ хүнд яриад өөрийгөө ойлгуулад ингээд явах чадвартай, гадагшаа чиглэсэн харилцаатай хүмүүс байна.
Зарим хүмүүс болохоор чинь дотгошоо чиглэсэн өөрийгөө ойлгуулж чаддаггүй, хүнд юу хүсэж мөрөдөж байгаагаа хэлж чадахгүй. Ингээ ичиж зовж имэж ингэж явдаг ийм одоо ямар нэгэн байдлаар одоо сэтгэл зүйн асуудалтай тий тэр хүмүүс маань өөрсдөө одоо зориг зүрх ордог ч юм уу ичиж айх тэр мэдрэмж юмаа дарахын тулд нөгөө хундаг архийг гууж агаад түн тархинд одоо байдаг тэр урт хугацааны ой буюу тэр санах таашаалын төвд нь жаахан юм уучхлаар жоохон зориг орчт юм билээ шүү дээ. Тэгэхээр би нэг нээлттэй болдог шүү дээ гэд ийм маягаар буруу одоо тийм дадал хөвшлийг өөртөө бий болгож ингэж явж чад архины хамааралтай болчихсон ийм хүмүүс байна. За нөгөө талаас удмын хүчин зүйлс орчны нөлөө идэр маш их нөлөөлж байгаа байхгүй юу. Тэгээд одоо бусад дундалтан дээр ярихлаар нийгмийн хүчин зүйлс буюу саяны хэлдэг орчин хоёр их нөлөө үзүүлээд байгаа. Үерхдэг найз нөхдүүд ойр дотны хүмүүс нь ямар суугаар мэдээлэл авж байгаа юм тийм ээ яг энэ болгоонуудаас болоод бас өнөөдөр янз янзын асуудлууд үүсээд байна шүү дээ. Тоглоомны асуудал, бодисын хамаарлууд гэх мэтчлэнгийн асуудлууд үүсээд байгаа. Тийм ээ. Яг таны ярианд дурдсанчлан миний одоо их анзаараад байгаа эмэгтэйчүүд үйл нэлээ хэрэглээ өндөр болчих одоо юу нөх вэ? Хаяа нэг бас энэ төрлийн хүмүүстэй уулзсан ярьсан те нэг ингээд газраар явахаар эмэгтэйчүүдийн бас асуудал нэлээ хүндрээд байгаа юм гэж зур ажиглагдаад байна. Тэ. Ер нь бол энэ одоо томахаас яг өмнө бид бас илэмгүй ярьж ирсэн болохоор харихуул санаа нөхөл гэж ярьдаг шүү дээ ирчүүд бол за яг тохируулж угаж байгаа л тэгэл болов болчин чийдсэн бол чадна үстэй гэсэн юм явган яриа явдаг л та. Тэг үнэхээр санааных байсан бол энийг нэг санаандаа бол хэрэгжилж үзээ тэгэл болчихл юм л та. Үнэхээр барахгүй учраас чинь хүндрээд нь шүү дээ. Тэр археолог ер нь зайлшгүй бие организмын ийм асуудал болчих таарч байна. Сэтгэл зүйтэй бас бүр холбоотой болчлаа шүү дээ юм чийлж байгаагаар тий. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ? Тийм тэгэхээр ер нь хин нэгэн төлөвлөж байгаа даа архины асуудалтай болохгүй дундах эмэгтэй болохгүй. За бор сонголт хийгээд дүр дүнд нь л бий болж байгаа одоо өвчин шүү дээ тийм ээ. Тэр 1070 жилийн өмнө энэ хүн төрөлхтөн архиталт өвчин гэдгийг хүлээн зөвшөөрж за энийг эмчлэх хэрэгтэй юм байна. Эрүүл мэндийн тусламж үйлчлэх хэрэгтэй юм байна гэд тодорхойлж за тэр цагаас эхлээд 70 жил бол өнгөрсөн байна. Харамсалтай нь одоо иргэд бидний одоо ойлголтоор бол архиуд хүн бол одоо ёс зүйн гажуудалтай ч гэдэг юм уу одоо юу гэдгийг боловсралгүй ажилгүй хүмүүс л уудаг л гэдэг ойлголттой байдаг. Тэгэхээр аливаад бусад төрлийн өвчнөр өвдсөн хүнийг нийгмийн гарал үүсэл эрхэлж байгаа ажил мэргэжлэр нь ялгадаг үстэй. Тэрнтэй л адилтгаж үзэж тэр хүмүүст одоо адилхан л тийм тусламж үйлчлэх шаардлагатай л гэж үзэж байгаа. Яагаад зүгээр 1990-ад оны үеийн шилжилтийн үеийн архины асуудалтай хүмүүс өнөөдрийн одоо архины асуудалтай хүмүүсийг харьцуулаад жинлүүрдэд тавих тэр маш их эрсдээс ялгаа байна. За тэр 90-ад оны шилжилтийн үед нийгмээрээ нийтээрээ нийлж уудаг байсан байна. За ямар нэгэн зориг хоорондоо ярилцаж тийм ээ асуудал мэдрэмжээ тайлж илэрхийлж за өнөөдөр бол архитектийн юм шинж бол өөр болсон шүү дээ. Гэртээ ганцаараа бүгж уудаг болсон. Хинтэй ч харьцахгүй харилцаа. Нийгмээс тусгаарлагч. Тэр хүн яаж энэ зам төрхийн өөрчлөлт сэтгэл готрол гэдэг хүчтэй явж байна. Зам төрхийн өөрчлөлтүүд орж байна. За тэр солиор л дэмэрл гэдэг зүйл одоо юм ч ярих баг. Тэгэхээр тэрэнд бас их залуучууд их өртөөд байх шиг байна. Би зүгээр тэгж хааж ажиглаад байгаа байхгүй. Одоо тэгээд 90-ад оны шилжилтийн үеийн архиуд хүнтэй ажиллаж явах арга өөр өнөөдрийн одоо архины асуудалтай хүмүүстэй ажиллах арга бас тэр хүмүүсийн одоо зам өөр бүх юм өөр болсон байна л да. Архитектийн орчинч өөр болсон байна. Архины өнгө үзэмжинч одоо маш өөрчлөгдсөн байна тий. Уудаг хэв маяг бас өөрчлөгдөж байгаа. Яг орчноо дагаад нийгмээ дагаад өөрчлөгдөж байна. Би эмчээс тодруулсах ер нь донтолтонд өртсөн хүн өөрөө өөрчлөгдөх шийдвэр гаргах нь маш чухал тий. За үүнийг дагаад би бас хар гэр бас их чухал болов гэж бодоод байгаа. Хар гэр найз нөхдийн нөлөөлөл өөрөө шийдвэр гаргаад тий үнээс татгалцъя гэд хүсэж байгаа энэ үедэр бас тэдний нэг эрг хандлага хэрэгтэй болов гэж би хараад идэв. Чи одоо дээр бас ингээл хэлэлж гарлаа орлоо зогсоно гэсэн хэрэг алгах чи өстө бах байдгаар нэр моргийн гэхэд солиорж явахаар баг яатсан дээр өшөөдрийн юм явган яриа явсаар л байдаг шүү дээ. Энэ шийдвэр гарах үе бол маш чухал байх гэж бодоод тий. Тий, гэр бүлийн хүмүүс мэдээж тэр хүн чинь ганцаараа амьдарч байгаа хүн бараг л байхгүй шүү дээ. Тэр хүнтэй хамааралтай ойр дотны хүмүүс нь зөндөө байгаа. Тэр хүний төлөө санаа зовж одоо хаана явж байгаа бол хинтээ юу хийж яваа бол энэ тэнд унтсан биш байгаа гэл ингээд санаа зовоод явж идэг. Тэгэхээр ер нь бол нэг дондох эмгэгтэй хүний ард тийм ээ ойрын 4 хүн, холын 200-аад хүн тэр хүнээс хамааралтайгаар тэр хүний бие авчиж байгаа байдал болон энэ тунталтын асуудлаас болоод байнгын сэтгэл тавгүрхэх, тэгээ санаа зовних, сэтгэл түгших одоо тийм зовир шаналгаатай болж штэ. Тэгэхээр тэр гэр бүлийн хүмүүсийг
бид бол одоо уншилж байна л да давхар хамаарал гэдэг. Тэр хүн нөгөө хүн бол дундх эмгэгтэй, архины шалтгаантай болон бусад бодисын шалтгаантай сэтгцийн болон зан үеийн эмгэгтэй байж хахад нөгөө хүнээс шалтгаалаад тэр гэр бүлийн хүмүүс нь давхар хамаарал энэ бодисын энэ хүнээс шалтгаандах давхар хамаарал гэдэг эмгээр өвдөж байна гэдэг. Тэгэхээр хувь хүн өөрөө шийдвэр гаргаад эмчлэгдээ энэ асуудлаа даван туулъя гэдэг гэх юм бол эмчилгээний үр дүн засар сайжралт бол маш их үр дүн өгдөг. Хувь хүн шийдвэр гаргаж чадахгүй яваад ах юм бол одоо маш их хурд удаан хугацаанд л тийм асуудал үсэл яваад идэг. Нэг эмчлэгдээл нэг хэсэг хугацаанд зогсчоол эргээл ингэж яваад идэг. Тэгэхээр эмчилгээг сонгохдоо их зөв сонгох хэрэгтэй. Тийм ээ. Ямар эмчилгээ өнөөдөр дэлхийн нийтийн хэмжээнд үр дүнд хүрсэн юм бэ? Ямар засал үйлчлэгэнд хамрагдах юм бэ гэдгээ хүн аюул сонгох хэрэгтэй. За тэгээ гэр бүлийн хүн зайлшгүй тэр хүнтэйгээ хамтран эмчилгээ, засал, тусламж, нийгэм хамт олонд тулгуурласан тусламжинд хамрагдчихэж энэ эдгэрэлтийн асуудал, тэр гэр бүлийн асуудал, тийм ээ, архины хэрэглээний асуудал шийдэгддэг гэдгийг бол одоо дэлхийн нотолчод байна шүү дээ. Орчин үеийн эмчилгээний чиг хандлага тэнд явж байгаа учраас гэр бүлийн хүмүүс зайлшгүй давхар эмчилгээнд засалд хамрагдах хэрэгтэй. Тийм байна. Хоолж унтлах, тэгэл одоо баяр жаргал бүх юм хамтдаа тулж байгаа. Гэр бүл байна, тэгэл хамт олон, анги хамт олон гэл ингээ ороо авчдаг тий. Ер нь бол эмчилгээний одоо бол ямар голчлон одоо Түмэх төрийн яриандаа дурдлаа. Бусад төрлийн бас донтолтууд ингээд хамрагдаад явж байна гэдэг. Ер нь таад маань голчлон ямар зүйл төр тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна. Тэгэл хөрөнгөө ярил. За тэгэхээр ер нь бидний одоо монголчуудын хувьд бол эмчилгээ гэхээр л эмнэлэг шууд төсөөлдөг тийм ээ. Тийм шүү дээ. Зүгээр яг энэ дундх эмгийг бол эмнэлэг суурилсан эмчилгээ, нийгэм хамт олон тулгуурсан эмчилгээ гэдэг хоёр хэлбэрт л хувааж үзэж байна. Дэлхийн чиг хандлагыг харахад эмнэлэгт хордог шаардлага биеийн зовир одоо магадгүй бодисын хэрэглээ архины шалтгаанаар үүссэн солиорлт эмэрлийг одоо арилгах эмчилгээ бол эмнэлэгт суурилж хийж байгаа. За бидний одоо өнөөдөр ажиллаж байгаа энэ сэтгц нийгмийн сэргээн засах төв маань нийгэм хамт олон тулгуурлах, тусламжлах үе сэтгэл засал зан уул танин мэдхүүн цогц одоо эмчилгээг явуулж байгаа. Энэ бол эмийн бус одоо тусламж үйлчлэг гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр дэлхийн чиг хандлага хаашаа явж дундх эмгийн эмчилгээ ерөөсөө л сэргээн засахар бол явж байгаа. Шинж тэмдгийн эмчилгээг эмнэлэг тодорхой цаг хугацаанд тодорхой эмзэн өдөр төвчийн дагуу хийгдэнэ. Эмнэлгээс гарсны дараа яах вэ? Эрүүл саруулаар нийгмийн амьдрал тасан зогсож амьдрах суралцах хэрэгтэй болно. Тэгэхээр сэргээн засах төв. Тийм байна. Тэр хүн чиглэсэн бодлого, тэр хүний одоо сая эмчийн ярьснаар гэр бүлтэй хамтд нь бид нар сэтгэл засал танин мэдхүй эмчилгээ. За манай төдөр хэрэгжиж байгаа одоо 1949 оноос одоо хэрэгжиж чиглэсэн 12 албан хөтөлбөр, за 60-аад оны одоо их үеэс игэлсэн танин мэдхүй зан үеийн эмчилгээд ийм хоёр аргачлалыг дэлхийн нийтэд хэрэгжилж бид бас яг энэ аргыг л хэрэгжилж байгаа. За тэгээд бусад сэтгэл заслын бус төрлийн элементүүд хөдөлмөр засал, хөгжим засал, за ёг, ясалгал, одоо аялал зугаалга гэдэг энэ чинь цогцоор л энэ шийдэх асуудал болж байна. Хот тийш ер нь хордлого тайлгдаа шаардлагат нэг тайлгдаад ирэхлээр хизээний нөгөө зүгээр энгийн байсан юм шиг дахиад нөгөө нөхдүүдийн уруу талтанд орчих гээд тийм тал байдаг. За би чухал амчаасаа дахиад асуухад ер нь энэ бас энэ эмчилгээний тул дээр бол ийм ташаа ойлголт яваад. Ер нь бол үндсэндээ бол энэ донтолтын энэ өвчин болоор хийдэгдүү штэ үнэ хэрэгтэй хэцүү байдаг юм аа эмчилэгдүү гэсэн юм яриа бас яваад идэх байхгүй. Яагаад өнөө хүмүүс дахин уултанд өртөөд байна штэ. Эмчилэгдээд ингээд гарчаад үр дүн заримдаа нөгөө сая яг давхар хамаарлаас нөлөөлт юм байна. Энд дээр нөгөө дэмжлэг баг байвал энэ хүн бас уух өнцг нь бол байж идэх өвч учраас те. Тэгэхээр энэ эдгэрдэггүй юу гэсэн ташаа ойлголт яваад та энэ тал дээр бас мэдээлэл өгөх. За дундх эмгэг үүсгэхэд бол одоо бидний тархины үйл ажиллагаа тий одоо тархинд энэ донтолтын голомт үүсчихэж байгаа шүү дээ. Тархи гэдэг чинь одоо биднүүсийн гавал тархин дотор байгаа хоёр тал бөмбөлөг шүү дээ. Тэрнийх нь одоо багнын хэсэг дотор хэсэгт одоо байрлах тэр тодорхой цэгүүд хэсэгт бол одоо архин дундх эмгийн бусад дундх эмгүүдийн одоо өвчний голомт үүсэж байгаа. Тэрийг бид нар төсөөлөхөд бол бид шүдийг бол мэдэн шүү дээ. Анх шүд эрүүл ахтай ямар байдгүй. За тэгэл нэг харцэг тогтоол тэр нь томроол хорхоо тоолтын одоо хорхоод ингээл хүмсдийн хилдгэр тэгэл ингээл том хар нөх үсээд ингээд явдаг. Тэр бол тухайн шүдний голомт яг тэрнтэй төстөө ингэж бол яг тэр тарих маань энэ спирт болон спиртус бодисоо за бусад одоо энэ бодисын зүйлээс хамаарат тархинд өөрчлөлт өгдөг байхгүй. Тэгэхээр энэ тарих одоогийн тарих энэ судлал болон энэ анагаахын шинжилгээ ухаан өнөөдөр бид одоо тарихыг бүрэн гүйцэд одоо судалж амжаагүй л байна.
Тийм учраас уурах тархинд үүсчихсэн энэ химийн бодисын нөлөөнөөс үүсчихсэн энэ голомтыг одоо арилгаад туяа гэдэг бол туяагаар шараад те эрентгийн туяагаар шараад эсвэл одоо мясцлын аргаар ингээд даваа тайчих боломж өнөөдрийн шинжлэх ухаанд байхгүй. Тийм учраас тэр голомт нэгэнт үүссэн бол бид насан туршдаа үлдсэн амьдралдаа энэ голомттой яваад байгаа. Тэр голомтын идэвхжил тийм ээ тэр дахил цэдрэлт өвөлгүй байх энгийн амьдралд хэвийн амьдралд эргэж орох энд бол зайлшгүй тэр нөгөө одоо нийгэм хамт олондоо тулгуурласан тэр сэргэн засах хөтөлбөр те тасралтгүй явагдчихэж ин чинь үр дүнд хүрнэ. Тийм учраас бол нөгөө нэгэнт голомт байгаа учраас хүмүүсийн дунд ам дамжсан энэ эдгэртгүү гинэ гэдэг яриа бол байгаад байгаа гэхдээ өнөөдөр засрал сайжралтаа өчнөө олон жилийн эдгэрлийн туршлагатай өнөөдөр одоо 90 жилээ сая хийсэн бидтэй одоо тийм дэлхийн аа чинь тэгтэл одоо 90 жил ч гэсэн суугаагүй хүн өнөөдөр хорууд байгаа л байх. Тэгэхээр болдгийм аа өнөөдөр эрүүл саруул тийм ээ одоо архинаас татгалзаж, донтолтоос татгалзаж явж болдгийм аа гэдгийг бол одоо энэ хүмүүс туршлагаар бол харуулсан байна. Тэгэхээр засрал сайжрал авдаг ийм эмгэг юм байгаамаа. Маш сайн одоо сэтгцийн одоо жишээл шизофрени өвчин байна тий. Би полиарны одоо тийм сэтгэл хөдлөлийн эмгэгүүд хоёр тул тэмгийг эднэр чинь дахил цэдрэлт ихтэй. За тэгээд засрал сайжрал муу авдаг аюу хэцүү шүү дээ хөөрхийн эднэр чинь. Тэгтэл манай энэ асуудал чинь бол хувь хүндээ тохирсон яг оновчтой тэр эмчилгээ тэр засалтаа хамрагдаад явах юм бол ямар их сайхан үр дүн авдаг вэ гэдгийг бол одоо бид биеэрээ тий мэдэн шүү дээ аюу олон туршлаганууд өгдөг. Тийм. Ер нь Монголд арх харт амх одоо ингээл тоглоом энэ донтолт бол энэ соёлын болон гадны одоо янз бүрийн урлагийн ингээл мөрсгөлүүд орж ирдэг шүү дээ шашны болоо тэгээд энэ бас нөлөөлөх тийм хандлага байх уу донтолтын төрлийн хүмүүсийн өртөх боломжтой юу. За тэгэхээр ер нь дондох юм үүсэх шалтгаан бол маш олон шалтгаан бий л дээ. Тэгээд зүгээр энэ олон улсын байгууллагын туршлага сайн туршлагаас хараад үзэхээр хүүхэд наснаас их тавигдчих тэ хүүхэд наснда одоо сэтгэлийн шарах гэмтэл авч ийсэн хүүхэд наснда одоо хайдсаа даван туулж чаддаггүй байсан өөртөө сул дорой тэ өөрийгөө илэрхийлэх нийгмийн харилцаанд орж чаддаггүй тийм төлөвшөл авсан хүүхдүүд насанд хүрсэн хойноо хариу төрлийн дондох эмгэгт өртөх магадлал эрсдэл өндөр гэдгийг энэ судлаач тогтоосон байдаг юм л. Тэгээд дондолтыг хөрсөөр хаанаас тавигдгүй гэхээр ерөөсөө хүүхэд нас 3-5 наснд л хүүхдийн төлөвшлийн нас үе гэж үздэг. Тэнд тавигддаг гэж байна. За тэгэхээр бид бол одоо нэг 10 жилийн одоо хонхны баяраар нэг 100 г арх угаал тэгэл нэг архинд орох болцсон шалтгаан тэндээс тэр үеэс эхлээл архичин болцсон гэж хүмүүс яриад байдаг. Хүүхдээ бол шинжлэх ухаан юу гэж үздэг вэхээр ерөөсөө хүүхэд наснаас үүдэлтэй л одоо гэж үзэж тайлбарладаг. Тэгэхээр бид нар эмчилгээнд орж байгаа хүмүүсийг ч гэсэн төлөвлөлт хийхдээ хүүхэд наснда энэ хүн ямар амьдралыг дуулж үдээд хурж ирүү гэдгийг анзаарч харах хэрэгтэй тийм ээ хардсан төлөвлөдөг. Тэгэхгүй зүгээр яг одоо тэр ууж ихэлсэн амсч ихэлсэн цаг үеэс нь эхлээл тооцоод одоо эмчилгээний төлөвлөгөө хийж болохгүй нь шүү дээ. Тэгэхээр хүүхэд наснда авсан тэр сэтгэлийн шарах гэмтэл тэр айдас төгшүүрийг даван туулах тэр чадварыг хаана алдагдсан байна тэнцвэр хаана алдагдсан байна. Тэндээс л бид нар тэр хүний одоо мөн чанарыг олж одоо эмчилгээ ямар төрлийн эмчилгээ тохируулаад яг сэтгэл зүйч давхар энэ юу яваад тийм шүү чинь айхтар нарийн тийм ээ ер нь би яг одоо юу нөхөө томхтой ярьж ирсэн. Цаачукаш намайг сэтгэл нэг сайн мэдхгүй. Биер ч бас чамгүй хэрэглээтэй мундаг нөхөр байлаа шүү дээ. Тэгээ яг нөгөө бичид гарч ирж ирсэн. Бичээд яг өөртөө шударгаар хандаж байгаа байхгүй юу? Заахан зөргөө одоо чи хин нэгэнд ямар тайлгнаж байгаа шүү дээ. Ямар гайхуулж байгаа биш. Дахин чамайг шоолох уу, магтах уу? Өөртөө нэг шударгаар хандъя гэдэг ингээ бичиж яхад яг баг насан дээр гимтсэн байд юм лээ. Тэгээ би яг энийг бас засал залруулах боломжтой юм байна. Дотоод хүнээ бас сэрээя гэж бодоод би чинь яг 12 онд ингэж өөртөө ажил зогсолт хийжсэн. Тэгээ одоо би чинь яг 14 дэх жил рүү орж ирж байгаа. Яг нэг тусал айраг амсахгүйгээр. Энд чинь зайлшгүй ингээ мөнхийн юм ажиллагаатай байхгүй би өөртөө ерөөсөө л тэгэл маргааш нарыг ирүүл харахын тулд өнөөдөр л уухгүй юм шиг. За маргааштай гэсэн юм зарчмаар байгаа. Энгийн хүмүүс бол одоо ингээд ойлгодог юм а зарим үед одоо ганц одоо 40 жил уугаагүй явчихж одоо болцсон юм биш үү. Хүмүүс үртэй ингээл даапалах юм байна, шахах юм гарна нарганаар монголчууд их явж штэ. Тэг яг бай зоогийн сав хэмжээ нь болцсон юм шүү. Найс нь одоо тухайд хэрэглээ зогссон. Иймэрхүү юм тайлбар өгөөл явж байгаа зүгээр аргагүй. Одоо ямар хүн болгонд амьдралаа тоочоо болтой ш. Хамгийн гол нөгөө энгийн хүмүүс олон одоо эрүүл амьдралын дадал зуршилтай хүмүүс байгаа шүү дээ. За тэдний баримтлагдаг зарчим өөр. За харин хэрэглээтэй хүмүүсийн амьдралын зарчим өөр л доо. Энэ хоёр дээр ингээд одоо сая миний амьдрал тохиолдож ингээд тос шиг юм бас яригдах гэдэг байхгүй. Харамж янз нь те ингээд хамт олонтой идэж узнаа гэж чаддгүй ч гэдэг юм уу. Энэ нэрэ ингээд нэг юм үүсэлтэй юм шиг ёстой юм шиг яваад идэх. Салин аавал тэмдэглэх ёстой.
хийж идэх ёстой юм шиг яригдаад. Энэ дээр юу гэж хэлэх вэ? Одоо тэгэл нөгөө нийгмийн нөлөө тий хамт олонны нөлөө гэдэг зүйл байна л да. Одоо би чинь бас одоо тэр манай анхны төсөл хэрэгжиж явах одоо төгсгөл үед нь дунд үеийн төгсгөлд яг ажилд орж явж байлаа. Залуу сайхан байж байгаа та. Тэгтэл одоо тэр үеийн төрөүний тэр архитектийн хэм маяг гэж ярьлаа шүү дээ. Арх хувьд хэм маяг гэж яхад. Одоо биднээсээр үйлчлүүлж ирсэн ихэнх хүмүүс нөгөө хамт олонны дунд л уудаг. Хамт олноороо л байдаг. Хүндэрсэн хүн гэртээ ганцаараа л уудаг юм байна гэд ярьж ирсэн. Тэгтэл одоо цаг үед бол эсрэгээр болчиход байна шүү дээ. Тэ хамт олон найз нөхдөхөөс илүү жоохон ганцаардмал тусгаарлагдмал нэг жижиг бичил орчин гих мэдчлээ ууж байна. Тэгэхээр нөгөө түрүүн би хэлсэн эрчүүдийн 70%, эмэгтэйчүүдийн 40% гэж яриад байгаа нөгөө хүүсийн хувьтай нөлөөлөл нийгмээс ирж байгаа нөлөөллийн улмаас бас ингээд ороод байна гэдэг ингэж байгаа. Тэгэхээр ямар орчин, ямар хамт олон хүлээж авна гэдэг бол үнэхээр бас хувь хүнд нөлөөлдөг. Тэр найз нөхдийн тэр ажлын хамт олон байдаг юм уу, тэр нэг тодорхой орчин арх хэрэгэлдэг бол шинээр орж ирж байгаа хүнийг яг нөгөө тэр хэм маягтай тэр нөхцөлдөө тохируулах гад яваад идэх одоо тийм юм харагддаг. Шаардахгүй ч гэсэн. Тийм. Тэгээд цалингаа авчаад яагаад угаадгүй юм? Яагаад анхны цалингаараа тэг буслыг дайлдгүй юм? Тэгвэл наадах чи юм болохгүй гэд энэ бол болохгүй л үзэгдэлтэй. Тэгээд тэр орчин бол эрүүл бус байна. Харилцааны хувьд тэг доголдолтой байна. Тэр хамт олонны хандлага биш байна гэдэг чинь тэн дээр үчин. Тэгэхээр энэ дээр л бид нар ер нь бол одоо нөө сэтгэл зүйн боловсрал тий нийгэм хамт олонны одоо уур амьсгал ажлын орчин нөхцөл эерэг байжээж ажлын бүтээмж сайжирна тэнд хүн ажилдаа дуртай ирнэ гэдэг тэрэлтэй. Тэгэхээр ер нь бол өөрийн бодол өртөө тийм ээ зөв шүү дээ. Тэгээд би бол одоо айгүй бахархаж чинь чамаар 14 жил ийм сайхан тэрэлттэй ингэж явж байгаа тийм ээ бас энэ асуудлуудыг өдөр тутамдаа ингэж даваад гарч байгаа гэдэг. Ингэхлээр энэ бол үйлдэл бол чиний үйлдэл, чиний бодол тий. Нөгөө хүмүүс бол юу гэж бодох нь. Тэгтээ өргөл хорохгүй байх нь хамгийн тий зөв гэж би боддөө шүү дээ. Одоо ширээний ард сууж байгаа энэ одоо яг энэ цаг мөч гэсэн бид одоо ингээл айлам дээр яваал албан газраар яваал учиргүйж чадахгүй шүү дээ. Одоо ингээд бусад хамааралтай хүмүүс тэд маа ч гэсэн жоохон нууцнал байдгийг. Тэг яг тань бас нэг нөлөөллийн тий нэг юм бид нар үйл ажиллагаа явуулж шүү. Энд ийм боломж мөрөгцсөн шүү гэдэг энэ санааг л өгөх гээд байгаа. Тэгэхээр ер нь дүмэх одоо танад хамрагдаад бас сайжирсан хүмүүсийн түүх байгаа шүү дээ. Мэдээж цаав тэрийн өмнөх дугаар явснаас хойш хүмүүс нэлээд холбогдсон. Танаа дээр очиод үйлчлэгэнд орсон хүмүүс надтай бас холбогдсон, баярлан талхснаа хэлж байгаа. Тэр нэвтрүүлгээр дамжиж хаягийг олж очиж ингээд хамрагдсан, үр дүнтэй байгаа ингээд гэр бүл нь баярлснаа хэлсэн. Одоо хамрагдаад 4-5 сар руу орж ирж байгаа мó гараг 2 ч юм байгаа. Тэгээ тэр хоёр бас баярлан талхснаа дамжуул та бүхэнд л хэлүүлж байгаа. Тэгээд яг бид нараас ийм эрүүл орчны найзууд болсон. Та бас энэ дээр ингээд танахаас гарч байгаа хүмүүсийн үр дүнтэй энэ талархлын үг юу гэдэг сайхан ирж гинүү та хэд маань бас. За тэгэхээр нэвтрүүлэгт орсноос хойш чамгүй олон хүмүүс холбогдож манай байгууллагаар ирж тусламж үйлчлэгэнд хамрагдсан байна. За телевизийн суугаар бас товт явж байгаа гэсэн тийм тэгж ярьж ин лээ. Тэгээд тэр бүгдээс одоо энэ мэдээллийг аваад ирлээ юм машинд одоо FM сонсч явж байгаад ирсэн гэдэг олон хүмүүс ирээл манай дүүний одоо үйл ажиллагаанд хамрагдаад одоо эрүүл сар болохын өвчнөд одоо даван туулахаар гээд ажиллаж байгаа маш олон хүмүүс байна л да. Тэгээд хамгийн гол нь хүмүүс мэдээлэл аяг муутай байд юм байна. За нотлохын зөөрсөн мэдээлэл байхгүй иргэдийн дунд ам дамжинд яригддаг яриан дотор л явдаг юм байна л да. Ер нь тэгэхээр бид нар эрүүл мэндэд анхаарах, эрүүл мэндийн боловсрол олж авах тийм ээ энэ тал руугаа л бид нар иргэд бид нар анхаарах хэрэгтэй. Тэрнээс энэ сошиал ертөнцид байгаа хоёр хүний зөрчилдөөний асуудлыг айгүй тийм өндөрт авч үздэг. За тэгээд энэ яагаад энэ сэтгцийн гэдэг нэр томьёо байгаад байгаа юм гэд бас их гайхаж айж ичж байгаа шиг. Тэгэхээр өөрөө бүх төрлийн дундалч өөрөө сэтгцийн өвчний ангилалд байдаг. Хууль зүйн хувьд ч гэсэн нэр томьёоны хувьд одоо энэ чинь сэтгцийн сэргээн сэтгц нийгмийн сэргээн засах одоо нэг төрөл гэдэг тийм хөгжлөгдсөн нэр томьёо байгаа учраас манай байгууллагын нэр маань ингэж явсан байгаа. Тэр хүмүүс нөгөө сэтгцгээ тэгэхээр шар хадны эмнэлэг гэж яриад байгаа байхгүй. Тэр уламжлалт тэр хуучин нийгэм бий болсон тэр шар хад гэдэг ойлголтоос бид тэр салах хэрэгтэй шүү дээ. Салж чадахгүй. Тэнд ч гэсэн одоо сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвгөө тэр байгууллагад ч гэсэн хүмүүст иргэдэд шаардлагатай тусламж үйлчлэх үзүүлэлт энэ салбарын мэрэгчднүүд сэтгэл зүрхээр хаалж ижил байгаа шүү. Тэгэхээр бид нэр энэ үг хэллэг хандлага бүх юм ол өөрчлөх шаардлагатай болчихж байгаа. Гадны одоо улс орнуудад бидний таньдаг том одоо
Холливуудын одоо төлөөллөд хар тамхи архины асуудал бусад төрлийн донтолт бас гарсан тий даван дуулсан тэр асуудлаа нийтэд яриад л тий үлгэр дөөрөл болоод явж идэх шүү дээ өөрийнхөө туршлага гэсэн үг шүү дээ тий. Тэр энэ боломжийг бас бид нар бас бий болгох хэрэгтэй. Би зүгээр ганцоогийн хувьд бол тий 10 хэдэн жил чи өдөр болгон өнөөдөр гэдэг зарчмаар өнөөдөр 10 хэдэн жил болцсон. Хүн болгонд боломж байгаа байхгүй. Тийм шүү. За би 30 жил радиогоор зөвлөгөө өгч байгаа тийм хүний сургалтанд пош усад сууж исэн. Одоо 20 гаруй жилийн өмнө 30 жил яг энэ төрлийн ажил хийсэн. Энэ үзэл санааг FM-ээр машиндаа хүмүүс сонсдог. Би өөр одоо юу гэдэг бичлэн те нүүр тулсан тийм уулзалт зөвлөгөөг ерөөсөө хийж байгааг би ерөөсөө 30 жил радиогоор үзэгч сонсогчдод энэ талын мэдээлэл хүргэсэн. Тэгэхээр тэр санаанд орж ин л дээ ганц те ерөөсөө тэр давтамжийг ингэж байнга өгч шүү дээ тий нөгөө хүнд хоногшуулж ирэх гэсэн үг шүү дээ. Би танаа одоо та хэдийн маань эрүүл мэндийн хөдөлгөөний олзуурхаад байгаа зүйл нь чинь хувь хүний мэдээлэл айгүйсаа нууцлж байгаа байхгүй. Дарга байна уу, зэрэг байна уу те албан тушаал хувийн амьдралын бизнесийн түүх ярихдаггүй байна. Хоёрдугаар тэгэхээр би нэг имзэглээд байгаа зүйл нь одоо Монгол улс ч өөрөө айгүй ус төрчсөн улс орн. Миний иргэн хүний хувьд л та тэгэл ингээл нам засах солигдлоо дарга зэрэг сайд солигдлоо гэл. Тэгэхээр зэрэг нэг бүх төлөвлөгөөнд ортох айгүй хэцүү. Тэгэхээр нөгөө өмнөх хийжсэн хүмүүсийн ажлын үр дүн те энэ төлөвлөлтөн дээр айгүй нөлөөлөл үзүүлж гэдэг. Тэгээ энэ зүйл дээр эдгээр ингээд бас та нарын хийж байгаа ажил төрөл төдөө нутглуу салбарлаад ингээд яг ингээд хүмүүс таньдаг мэддэг байршлыг мэддэг болчлоо үйл ажиллагаатай танилцаад эхэллээ мэдээлэл аваад эхлээд ингээд эн чинь өөрөө ийм хурдан гэлаширдаг төрлийн хүчин биш байхгүй J-Farm гэдэг бүр онцтой тий. Тэгэхээр энэнийг би ингээд энэ улс төрмөр бас энэ хөдөлгөөнд ингээд савлуулч бий иргэн үнэ зөв дотроо санаа зовдөг. Ямар нэг юм чинь тууштай дор хийж баг 5-аас 10 жил нэг байранда тогтмол байж нэг утасны дугаар дээрээ тий нэг цаг хугацаанд байж үр дүн гардаг. Би одоо 14 жилийн хугацаанд ингээ өөртөө тэмцэж яах нэг тийм тогтмолцсон зүйлсэнд гарт бариатай байж ч хүн айгүй юм гардаг ийм төрлийн их сонин өвчин штэ энэ өөрөө. Тэгэхээр та нарыг бас энэ тал дээр одоо хаяа нэг эмзэглэх ажлын наан цаана гээл одоо юу нөх те дарга зэрэг сайд солигдоход ингээл үүрэг даалгавар нь өөрчлөгдөөл ирдэг те. Иймэрхүү зүйлүүд бас нөлөөлөл бол байх хэрэгтэй байна бас багтаа. Яг хөө тэгээд ер нь бол ингээл би өөрөө зүгээр 26 жилийн ажиллаж штэ энэ салбарт. Маш олон засаг улс төрийн сонгуулиудын өгдлээ. Өөрчлөлт бол өдөр болгон л хийж идэг. Тэ. Тэгээд яагаад энэ өнгөрсөн 26 жил дотор нэг хуулиар, нэг дүрм журмаар, нэг стандартаар ингээд дэмжиждэг. Тэр гадаадын сайн туршлага хэрэгжчихгүй байна гэхээр ерөөсөө л энэ улс төрийн нэг юм. Тийм. Сонгуулийн хоолтонд амьдэрдэг. Томилгоо. Асуудал гарлаа. За зүгээр хавштай юмнууд бий л дээ. Одоо сүүлд одоо жишээлбэл хар тамхины асуудал гэж хүчтэй яригдчих ирсэн. 2025 оны 7 дугаар сард засгийн газрын тогтоол гаргаад хар тамхитай дэмжих одоо арга хэмжээг өргөжүүлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгохоор ерөнхий сайдын захирамжч бас гарсан. За энэ ажлын хүрээнд одоо ингээд 2 сарын дотор хууль зүйн дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайд гэдэг энэ чиглэлийн байгууллагуудаас ажлын хэсэг гараад дэмжлэгээ үйлчлэг яаж хүн амт хүртээмжтэй чанартай хүргэх хэвтэй. За тэр гэмт хэрэгтэйг яаж дэмжих хэвтэй ингээд ажлын хэсэг гараад хууль зүүн одоо тийм бишгээр өвдө болохоор ажиллаад засгийн газар хууль зүйн яамнаас засгийн газар л одоо виз аваад шилжиж. Тэгэхээр тодорхой хэмжээний жижигхэн ч гэсэн тийм тий. А бид бол энэ арх тамхи мансуурал бодис гэдэг ялгаадах шаардлага байна. Энд чинь өөрөө л хөгжсөний одоо шорог кодлогдсон бол тэрийг чинь дундах юм гэж ерөнхий нэр томьёог хэрэглээд тэгэл том зургаараа бол нэг артикл явж байгаа. Ялангуяа ашгүй наад чинь бол бас сах таата мэдээ. Миний бас нэвтрүүлгийн зочноор хар тамхины хэрэглээтэйсэн залуу оролцож ирсэн. А ер нь тэр төрлийн залуучууд надтай хуваарайч уулзж ирсэн. Ганцхан яг үндэ Улаанбаатар хотод Монгол улсын талаар бид нэг уруулаа ч юм уу дөрүүлээ уулзаад ярилцах боломжгүй байдгийг. Нөгөө гурав чинь нийлчихгээд мөрдөх мөшгөхтэй. Ингээд итгэл төрдөг юм аа. Бид нар бас ингээд энэ нэг новшийн донтолтоос салчих юмсан ингээд хоорондоо сэтгэл зүгээ уудлаад сулраад ирүүлээр ингээд кофе уугаа ярилцмаар байдаг. Тэгэхээр л тэд нийлсэн байна. Энд байна гэн тэнд байна гэдэг ингээд айцтай байдаг. Монгол бол юм боломжгүй байсан гэсэн яриа явдаг гэсэн. Тэгэхээр одоо энэ харьцангуйс ингээд уулзлын ярилцлага зохион байгуулах ч юм уу тийм ингээд бас нэг боломж нэгдсэн болов шаарч шүү. Тийм зөв. Одоо ингээд хууль орж байна тий.
хуулийн тэрэн дээр бас нэг тусламж үйлчилгээний тал дээр нилээдгүй заалтууд ингээд орж байгаа. Тэгээд эн чинь нэгэн тал өвчин эмгэг болчихж байгаа юм чинь тэр хүн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Мэдээж эмнэлгийн тусламжийн тодорхой хугацаанд явахаас гадна эмнэлгийн гадуур тэр нөгөө сэргээн засах нийгэм хамт олонд одоо эргэж хэвийн байдалд орох энэ одоо хэвийн амьдралаа үргэлжлүүлэхлээр энэ сэргээн засах төвүүд бол нэн шаардлагатай. Тэгээ харамсалтай нь өнөөдөр сэтгцэн эрүүл мэндийн тухай хууль болон бусад хуулиудад сэргээн засах тусламж үйлчилгээгээд ингээд ийм хүмүүс үзүүлнэ гэд ингээд заалт хэдий байдаг ч гэсэн өнөөдөр хөдөлмөр заслыг тэр арт терапи за тэгээ бусад заслуудыг энэ тондох хэмжээтэй хүн дээр энэ хамааралтай хүн дээр тэрний ар гэрт нь хүүхдэд нь хэрхэн үзүүлэх юм бэ гэд энэ зүйл дээр одоо өнөөдөр одоо сэтгцэн салбарынхан энэ мэргэжлийн салбар зүйлүүд дээр бол ажиллах шаардлагатай байгаа байхгүй юу. За манай төв дээр бол бид нар бол нэгэнт одоо ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ийм төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд ажиллаж байгаагийн хувьд бас олон улсын туршлагыг судлаад бидэнд ийм боломж бүрдсэн бид нар өөрсдийн одоо тэр олон улсын удирдамжийн дагуу ийм хөтөлбөрүүдээрээ бид нар энэ тусламж үйлчилгээг үзүүлээд явж байна. Энэ айгүй сайн туршлага тэгээд энэ сайхан туршлагануудыг одоо бас зарим хөл зүйн яам эдэр хүртэл яриа л энэ нийслэл эднэр ийм жишг төвүүдийг байгуулна гэд жишг төвийн хэмжээний ажлыг бол манай төв хийж байгаа. Эндээс манай мэрэгжилтнүүдээс мэрэгжил арга зүйр хангуулад энэ тусламжийг хөгжүүлээд явах нь одоо бидэнд их чухал байна Монгол хүмүүст. Тэр орон нутаг дүүргүүдэд тийм ээ энэ хүндээ хүрсэн ойрхон байх ийм шаардлага байгаад байгаа. Гэхдээ нэг юм байгаа. Одоо жишээлбэл одоо багнуураас бол налахаас манад ингээд хүмүүс ирж штэ. Үйлчлүүлэгч ингээд хурж ирж байна. За тэгээд чи нааш цааш явахд хэцүү байх болохоор налахын хүн нь бол за явахгүй айгүй гэж багнуурын хүн чинь 2-3 цаг зам талдаа явна. Тэгээд би бүр зориод 21 хоног хичээндээ байгаа штэ гэж байгаа. Чи одоо багнуур дээр ингээд байгуулах гээд багнуурынхан манахаас туршлага судлаад ингээд хамтраад бид нар бас мэрэгжил арга зүгээр хангай бид нар бас юмаа өгмөр өн хүмүүст тийм ээ ингээд чи тэнд явахгүй гэсэн чи би жаахан зоод байгаа юм. Яагаад зоодаа гэсэн чинь тэгээд нэг жижигхэн газар жоохон хэцүү штэй л гэж байгаа. Тэгэхээр яг хөө бид бол бодлогоор тэгж яадагч байдгийг одоо ингээд хүмүүс хүндээ ойр байгаасаа гэж бодглохлоор энэ асуудал нь өөрөө хүний эмзэг асуудал нэр төр яг тийм асуудал учраас өөр тийшээ явъя гэдэг. Би бас одоо төрд 26 7 жил ажилласан хүн тийм ээ. Тэгжээтэл бас л олон жил үйлчлүүлсэн хүмүүс маань тэгдэг байхгүй. Хөдөөнөөс ирээгүй танаа тийм сайн юмч байгаа шүү дээ. Тэгэхээр очихгүй. Гэт ингээд идэг манай нэг монгол хүмүүсийн нэг юм байна. Тэгэхээр тусламж үйлчлэгээ цаашаа өргөжих хэрэгтэй. Бид одоо бэлэн байна. Тэ бид өнөөдөр мэрэгшсэн байна. Мэрэгжчлээ. Бид нар тэ чадан ядан та бүхэнд тусалъя. Мэрэгжил арга зүгээр хангаж өгье гэд ингэж байгаа. Зөв. Энэ бол яг цагаа олсон юм сайхан зүйлээ. Энийг би ясаа яг түрүү нэг сэтгэл эмчилгээ тэнцсэн янз бүрийн дарга зэргийн томилгоо цаалгаас хэлгээрээс болоод энэ хөтөлбөрөнд орчихгүй сарнчгүй айгаад гэ. Бусад орнд бол үнэхээр үр дүнтэй явсан байдаг юм байна. За юу нөх одоо албатан баримтлагын эдэр дээр очиод ингээл яриа хэлцээр адилхан золон тулж ярилцж ил байла. Тэгэхээр тэнд маш гомдол яваад идэв юм байна. За 1-2 удаагийн уултаас алдсан ирчүүд байна. За нийлээ хэдэн жил уугаад алдсан ч байна. Хамгийн гол тэнд юу яригадаад байна гэхээр энэ талын одоо сэтгэл зүйн мэдээлэл маш бага байт юм байна. Тийм учраас гомдол тэгээд их нэртэй юм уу худ ураг хатан бэрдээ одоо ингээ гомдчоод гарч байгаа дэстэ ингээд өгөө эсвэл уугаад үхээд өгөөч гэдэг юм юмар айлгаад ингээд яг явт юм байна. Харин мэдээлэл өгөөд хөгжилтэй маягаар нөгөө сургалт семинараа ороо явсан чинь үгүй энийг ингээ эртгэн та нарын залуучууд хэлэхэд яад хэдэн 120 цагтаал ингээл тэ нэг цагтаагийн эрүүгийн жим шиг юм болон хууль уншаад хахаар ийм хүн гоё юм чөлөөтэй маягаар ингээ бид нартай уйлж дуулаад ярихад болдго юм уу. Ингээд айгуу сайхан болж исэн. Тэгээд ингээл аавын тухай дуулаад аавдаа гараар захил бичээл ингээл бид нараас нэг өөр юм хийж үтсэн. Тэгсэн чинь эрэгтэй эмэгтэй айл тийм үнэхээр мэдээл муу юм байна. Сошиал ухаараа нэг тийм хов жимний асуудалтай нэг юм харчаад энэ нэг имлэгийн халаатай хүн суугаад юм нэг юм мэдээллийн чанартай та нарт туслая гэдэг юм хөр жоохон цааргалаад ит юм байна гэсэн. Энэ тал дээр танаа дээр бас одоо анх хэрэгтэй жоохон бие үзэл бол нэлээд өндөр нэмцтэй. За би бол гайх хүчтэй гэсэн маягаар л нэмцтэй. За тэгэхээр сая нэг шүүгийн шийдвэртэй холбоотой баримтлагын албан эмчилгээтэй холбоотой юу хуваалцсан учраас би бас нэг мэдээлэл өгч байна. За өнгөрсөн 4-р сараас шүүгийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа баримтлах төв баримтлах байрууд дээр зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг манай байгууллагаас 7 хоног баасан бүрүү гарын хүрт очиж манай мэргэжлүүд ажиллаж ирсэн 7 хоног. За энэ бол зүгээр л мэдээлэл сургалт сурчлага мэдээлэл хүргэх түгээх тийм ажил байсан. За Баян зүрх дүүргийн одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл за бусад төрлийн захиргааны байгууллагууд баримтлах төв
хамтраад одоо манай төвтэй хамтраад баримтлагдсан этгээдэд одоо сэтгэл засал явуулах тийм хөтөлбөр бид нар хамтраа хэрэгжүүлж гисэн. 9 дугаар сараас. За тэр маань одоо яг манай сэтгэл заслын эмчилгээ баримтлах төв дээр өдөр болгоор эхэлж байгаа. Тэгээ 12 албан эмчилгээ тэнд эхэлсэн. Тий. Тэгэхээр тэнд одоо юу гэж нэхэр ерөөсөө бид нар яг тэр баримтлагдсан одоо ял шийтгэл одоо янз бүрийн байдлаар хариуцлага хүлээгдсэн байгаа шүү дээ. За тэгэхээр албадлагын ч байна уу, сайн дурын ч байна уу, адилхан тусламжуулалт авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид нар энэ одоо сайн туршлагыг гадны орны сайн туршлагыг тэр төв дээр хэрэгжүүлэхээр хамтын ажиллагаа бий болцсон. Яг үнэ. Баримтлах байрнаас манай төв дээр одоо хүмүүс зорж ирж шүү дээ. Яг тийм холболт баймар санагдаад тий. Хүнээ тэнд яг хуулийн хариуцлагыг тодорхой хэмжээнд цаг хугацааг барьж. Гэхдээ тэнд байгаа цаг хугацааг ашиглаж яг энэ саяын Түмэн хэлдэг мэдээлэлээр хангах. Миний сүрийн нээлтийг бол нэлээд хэдэн жилийн өмнө тийм дээр сүрэлсэн хүчирхийллийн эсрэг гээд би бас сургалтанд хамрагтаа сурагч багшаар төгсчөө. Тэгээд энэ талын мэдээллийг хөргийгээ явсан чинь дан ирчүүд биш манай эмэгтэйчүүдээс нөгөө донтолтонд өртсөн тий хүүхдтэй ёс зүйн харьцаа үүсгэсэн. За нэг эхнэрт гар хүрээ үтсэн шкамны хаалга саваад гарахад тэр нь өөрөө зөрчлийн хуулиар арга хэмжээ авах гэсэн. Тэрэндээ асрах гомдол тэгээд ээж аав гомдоод увс руугаа буцаа явцаа дэрэл ингээд кейсүүд явж ирсэн. Тэгээд би энэ мэдээлэл авахгүйс бас их залуучууд алддаг юм байна. Энэ гомдол нь хоригдтаад бүр цаашаа даамжирж ууддаг юм байна. Ийм гээд бодож ирсэн. Тэгэхээр яг миний нөгөө өсөж бодож ирсэн юм хэрэгжээд эхэлсэн бас таатай байна. Тэмдээс тэнд дотор ч нөгөө нэг олон төрлөл зан авиртай хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр яг энэ арай эмнэлгийн талын хүний үгэнд их оронтой юм гэж би харсан шүү дээ. Тийм одоо баримтлах төв дээр гэл манайхнаас ажиллаад ингэ явж шүү дээ. Одоо сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлээд тэнд чинь одоо арх согтруулахундаа уугаад тэ жолоо бариад за өвчрхийлүүлдээд гэд ингээд ийм хүмүүс байхаас гадна нөгөө өөрийн одоо сэтгэл зүйн асуудлаа тэгээд доор хаяж нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ зохицуулж чаддгүй одоо ийм одоо сэтгэл зүйн гэмтэлтэй нөгөө багнаас хүүхэд насндаа авцсан тэр гэмтэл удаа хугацаагаар хадгалагдчихад тэрийг нөгөө тайлж чадахгүй, илэрхийлж чадахгүй ингэж явж байгаа гэр бүлдээ ингээ янз янз асуудал гаргасан хүмүүс ч байгаад байгаа. Тэгэхээр бид нар тэр хүмүүсийг бас орхигдуулж болохгүй. Зан үлийг одоо өөрчлөх те зан үлийн одоо эерэг зөв болгох нөгөө гэр бүлтэйгээ хамт олонтойгоо найз нөхдөдтэйгээ үр хүүхдтэйгээ одоо хэрхэн харилцах юу гэдэг тал дээр бас нөгөө мэдрэмж уур уцаар бүхэндэл гомдлоо тэг хэрхэн яаж таних юм яаж илэрхийлэх юм жишээлбэл уур гомдол хоёр ялгаатай шүү дээ. Илэрч гарч байгаа илэрлүүд нь адилхан юм шиг боловч ялгаатай. Гэхдээ тэр нэг яг уур гомдлоо гэдгээ яаж таних юм бэ? Тэр нэг яаж илэрхийлэх юм бэ гэдэг юм дээр нь одоо зөв чиглүүлээд тийм ээ мэдгүйд нь зааж өгөөд мэдгийн мартцсны сэргээгээд тэр илэрхийлэх арга замын зааж өгөх юм дээр манай сэтгэл зүйчнэр ажиллаж байна л та. Тэгэхээр их олон талаар одоо яах гэ хүрх гээд тэгээ би энэ дэр бол айгүй тэр талархалтайгаа шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэр байршлах байр тэгээд Баян Зүрх дүүргийн засаг даргын тамгын газар иргэдийн хурал бүр даман иргэдийн хурал айгүй тийм сайхан ажиллаад ирж байгаа. Би тэр Баян Зүрх дүүрэгт хариалагддаг байгаа авч нөө ганц удгийн тэнд байдгаас одоо байршлах байр гээд тэн дээр бас тэр яг 6-7 хоногийн тийм 200 гаруй хүнээс 20 залуу шилж аваад тийм сургалт 7 хоног 9 хоног хийж ирсэн. Тэгжээж маш их үр дүн гарч ирсэн. Жишээлбэл одоо ингээд нэг залуу 20 залуугийн нэгийг сонгож голцохсоод одоо хувцас давхарлаж бүгдэндээ нэг бүтээл хэрэг бүтээч байгаа байхгүй нэг 10 бүтээлэг. Тэгэхээр тэр амьдралын дарамт биш одоо сайн хэлдэг уур гомдол харамсал хаягдсан мэдрэмжтэй ингээд бүгдийн давхрал тавьж байгаа. Тэгээ сүүл явцын донд нэгээр нь авч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүн чинь ингээд сүүлийн бүтээлийг авахад хөлөрцөнтэй ингээд амьсгалаад одоо ямар байна амьсгаа авахд гэт маш сайхан байна гэд нүдний хэгдээд амьсгалаад гоё чөлөөтэй боллоо гэд энэ бол нөгөө айц хүүц гомдол эндийн дарамтуудаас чи өөрийгөө чөлөөлж ирсэн юм санаагаар дээр ингээд ороод тэд нар бүр айгүй хөвгөлтөөд аавгаа зураад манай аав бол цагдаа хүн байсан тийм манай аав бол гавьяач жолооч хүн байсан ингээд зан зураг зураад аавын дуудуулаад уйлаад бид чи ирчүүд зовлон байна шүү дээ ингээд нийгэм гараа ярих юм бол энэ ямар нэлцгэн амт юм бэл гэх гээд байдаг болохоос ямар ч том биетэй хүчрэх залуу цаанаа хөөгдөл байгаа байхгүй сэтгэл зүйн хувьд бол нандин байдаг. Тийм Томахаас бас нэг зүйл тодруулахад ер нь бол цаашдаа одоо энэ үйл ажиллагаа маань бусад аймагуудад одоо тийм ингээд нэгдээд үйл ажиллагаа ингээд цаашаа зэгцрээ дэлгэрээ явахад хэр боломж байна бас саад бэрхшээлүүд юу байна. За тэгэхээр нарийн зохицуулсан тийм хуулийн гаргалгаа хэрэгтэй гэж бид хэлсэн. Одоо ингээд хууль эрх зүйн орчинтой болчвол эн чинь бүснүүдийг харгалзахгүйгээр л нэг зохион байгуулалт явж байгаа. Хамгийн чухал асуудал хүний нөөцийн асуудал шүү дээ. Хүний нөөц мэргэжилтүүд хэрэгтэй. Энд чинь ганц нэг хүний хийдэг ажил биш. Эмч тий.
За тэг сэтгэл зүйч, йог бясалгалын багш, хөтөлбөр засчлал, нийгмийн ажилтан. За дээр нь тэгээ даван туулагч гэж одоо эдгэрэлтийн туршлагатай одоо өөр жижиг юм хүмүүстэй төвдөр ажиллах шаардлагатай. Тэгэхээр бидний баг өрдүүлэх шаардлагатай. Зүгээр бидний одоо зарим газруудад ингээд энэ санаачлагыг дэмжиж хэрэгжүүлэх, нутагшуулах гэдэг эхэлж байна л да зарим аймагуудад. Нэг хуучин уламжлалтаараа наркологийн тасгаад түршгэлээд хийчих юм чигээд нөгөө эмнэлэгт суурилсан тогтолцоороо бол явах гэд зарим газрууд шийдэх гээд байна. Эмчилгээ гэхээр л нөгөө эмнэлэг дээр аваачаад хийж гэх. Нөгөө хэд маань очих дурггүй шүү дээ. Тий. Тэгэхээр тэр нөгөө эмчилгээнийхээ төрлүүдээ ялгаж заагалж эхлэх сурмаар байна. Тий. Тэгэхээр яах вэ гэхээр эмнэлгийн тусламж үйлчлэгээ бол их шаардлагатай биш шаардлагатай. Тэндээ тэр даатгалаасаа одоо өртөг жингээрээ тодорхойлсон тэр тусламж үйлчлэгээ авчдаг. Энэ манад төвөө явуулж байгаа сэтгс нийгэм зэргийн засах тусламж үйлчлэгч шал өөр. Зүгээр энгийнээр сэтгэл засал таны мэдгүй эмчилгээний төвл гэж ойлгох хэрэгтэй л. Тэгэхээр эн чинь гол эмчилгээ чинь. Тэгээд нэг эдгэрэл засралд хүрэх чинь мэдээж өргөс авахтай адил зүйл биш. Энэ бол үйл ажиллагаа шүү дээ. Тэгэл юу царыг даван туулах, худлаа өний ярихаас холдох бүх юм чинь нөгөө тухайн өвчтнийг өөрийгөө өөрчилдөг тэр бүх боломжуудыг нээж өгдөг онцлогтой эмчилгээ байхгүй. Тэгээд энэ хялбар аргаар нэг юм за хин нэгэн одоо боловсролын сэтгэл зүй сургалт сэтгэл зүйчдэр төгссөн ч гэдэг юм уу тийм хийчихгүй шүү дээ. Тийм. Дундх хэмжээний шинжилгээнээ судлах хэрэгтэй. Сэтгцийн эрүүл мэндийн салбарыг судлах хэрэгтэй. За тэгээд энэ бүх төрлийн одоо донтолтын өвчтнийг судалж цаана хүний амьдрал ирээдүйн хүүхдийн бүр хувь заяа яригч том асуудал шүү дээ бурхан. Тэгэхээр эн чинь өөрөө нотлохонд суурилсан эмчилгээний аргачлал загвараар зохион байгуулагдах ажил гэдгийг л хэлж байна. Байгууллага компаниуд та бүхэнд хандж байна уу? Бас хамт олондоо тийм төрлийн бас мэдээлэл лекцнаар авмаар байна гэдэг тийм хандлага байна. Бид нар одоо бүгд чиглэлээр л одоо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэг гэдэг нь урьдчилан сэргийлэх ажил шүү дээ. Бид нар бас энэ дундх эмнэлгээс урьдчилан сэргийлэх ажлыг гадуур одоо нийгэмд хэрэгжүүлж байгаа жишээлбэл зэвсэг түвшний анги нэгтгэлүүд одоо бас ирчүүд олноороо ажлын байран дээр авч байна. За шүгий шийдвэр гүйцэтгэх бол хүн хаана вэ? Тэр орчинд л бид нар очиж энэ дундх эмнэлгээс урьдчилан сэргийлэх боловсрол болгох тэр сургалтын ажлуудыг хийж байгаа. Яг үнэ. Яг би одоо нэг 10 жил ингээл эрүүл сараар амьдарч надад хувь хүний үед санал тавьж байсан газрууд төр байдаг. Тэгэл яг одоо өөрөө өнгөө ингээл эрүүл сараар очирсан өнгөө хуваалцъя гэж явдаг. Зарим үед өөрөө хийдэг нөгөө мэдээлэл баг мэрэгжлийн бош ангаахтлаасаа тайлбарлаж чадахгүй болохоор тэр санаа зовн за тэгэл өстө нэг хэр тааруул энийг нэг яач болдог гэд ганц нэг явж исэн тохиолдол байгаа. За ер нь бол яг өөрчлөлт подкастын үзэгч сонсогчтой хүрэхэд агуул санаа бол эрүүл Монгол хүн хөдөлгөөн нээлттэй шүү. Тэ бүх дүүрэг улс одоо аймаг сум харьяалгүйгээр ирээд үйлчлэг авах бүрэн боломжтой гэж энэ санаа хүрэх гээд байгаа. За хоёрт бол ер нь та одоо энэ төрлийн манай одоо сонсогч үзэгчтэй бүгд хамааралтай одоо энэ ер нь юу нөхтэй Монгол айл болгонд нэг эргэлттэй өнгөж ярихгүй ч гэсэн нэлээд нийгэм тийм том зургийг эзлээд байгаа учраас анхан шатанд одоо та жишээлбэл нэг ийм нэг гурван зүйлийг анхаараа явж ивэл зүгээр дээ гэсэн нэг ангаахлаасаа та хэлвэл зөвлөмж юм ихтэй. Тэгэхээр ер нь бол аюулгүй хэрэглээ гэж байхгүй гэдгийг хүн болгон мэдэх хэрэгтэй тийм ээ. Тэгэд эцэг эхчүүд одоо энэ насанд хүрсэн хүмүүс чинь өөрийнхөө доод тэ үеийнхэнтэй болон үр хүүхдтэй саяны энэ аюулгүй хэрэглээ гэдэг зүйл байхгүй гэдгийг л бүр аюул сайн ойлгуулаасаа. За энэ бол зайлшгүй харих согтруулах хүндээ оч гэдэг юм энэ асуудал хүнд байх ёстой зүйл биш юм аа гэдгийг маш сайн ойлгох. Тэгээд би зүгээр эмч хүний хувьд хэлэхэд тэгээ олон жил бас энэ салбарт ажиллаад явсны хувьд бол би юу гэж бодож байна гэхээр хүүхэд нас үед нь тохирсон энэ урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол болгох энэ танин мэдхийн одоо ажлуудыг одоо салбарын хүмүүс төр нийгмийн эрүүл мэндийн хүмүүс нь аюу сайн хиймээр байна гэж яаж байгаа. За тэгээд өнөөдөр тэр одоо би мэрэгжлийн өнөөдөр зохистой хэрэглээгээд хэлэхэд их халуунхан л та тэгж хэлмээргүй байна. Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмж байдаг шүү дээ. Хэрвээ ямарваа нэгэн шаардлага одоо энийг юм болоод инглих юм бол ямар хэмжээний дотор хэрэглэх юм бэ? Тэ? Тэрнээс илүү хэрэглэх юм бол нэг аюултай байдал үүснэ штэ гэдгийг л бол мэдчих одоо зайлшгүй шаардлагатай. Тэ энийг бол өндөр хөгжилтэй орнууд бол тэр цэцэрлэгт бага наснд нь энэ яг тэр тохирсон хүлээж авдаг ойлголтоор нь өгдөг юм байна л да. Тэгээ бид бол одоо хүлээ авалтанд ресторанд орохлоор ямар байдаг үлээ те тэр чинь л одоо зохист одоо хүний хэрэглэж болох дээд хэмжээний юм байл ш. Тэрнээс биш тэгэл хэдэн 100-аар нь хэрэглээд ингээд байхгүй.
Тийм учраас ширээ заслалтын стандарт болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжөөс хэтрүүлж ерөөсө хэрэглэж болохгүй. Үүнээс илүү хэрэглэх юм бол асуудалтай болно. Өвчин эмгэгтэй болно. Дамаа арх согтруулах хунданаас үүдэлтэй 75 гаруй төрлийн бие махбодын өвчин үүсэж штэ. Эргэтэн системийн тий. Тэгээ эн чинь бие махбод өвдөхөөс гадна тухайн хүний сэтгэл санаа ямар байх вэ? Байнгын дарамт, байнга сэтгэл готрол, айдас, дүгшүүр, ичгүүр тий гомдол бүхэнд л явагдаж байна. Тэгээ ажил хөдөлмөрлөө эрхлэх чадваргүй болно. Гэр бүлийн амьдрал одоо утгагүй болж штэ. Хайр халамж байхгүй, анхаарал байхгүй, итгэл байхгүй, халуун дулаан биш, байнга ууртаа уцаартай ингэж явж ингээ гэр бүл салж гин, хүүхэд өнчирж гин гэл ийм олон асуудлууд байгаа юм чинь. Ерөөсөө энэ арх согтруулах хундааг хэрэглэхгүй байхын төлөө л би заа гэж хэлээ л гэж байгаа шүү дээ. Тийм учраас тий айгаа ингээд айгаа олон жил сайхан ингээд эрүүл сарвал явж байгаа би бүр энд сууж байгаад чамаа хараа сууж бүр бахархаад ямар мундаг вэ гэд бодож ин тэгэхээр хүм чадж гин тий яагаад өндөр ганцоо чадж байхад тий би чадахгүй байгаа юм бэ тий би чадна штэ гэд энэ хүмүүс маань бас ягаасаа гэд бодож ин тэгэхээр бас нэг юм хэлэхдээ би мэдээж одоо энэ байгууллагт ажиллаж байгаа хүнийхээ хувьд бол манай байгууллагт хандаарай манайх үн төлбөргүй тийм ээ одоо төслийн хүрээнд явагдаж байгаа ажиллаа энэ боломжийг асуудалтай хүн байх юм бол асуудалтай хүний арга гэр байх юм бол бидэнд хандаараа манай утас 80080671 энэ утсаар хандаараа манай пэйж хуудас болохоор сэтгцийн сэргийн засах төв гэсэн ийм пэйж байгаа энүүгээр бас хандаж болно манай асуулт авах юм бол мессеж үчичгэд бол бид нар тий хариу ингээд үгэн тийм болохоор бидэнд хандаараа энэ хан улдүрхтэй хайж хан улдүргийн 19 дугаар хороо туулын 47-гийн 1 гээд за хамгийн одоо ойрхон хэлэх юм бол ерхий боловсролын сургуулиудын хаяг ингээд мап дээр орцсон байдгийн билээ 115 дугаар сургуулийн яг баруун талд нь байрлаж байгаа 3 давхар ийм орон сууцанд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд бид одоо бас сэтгэл зүйн асуудалтай энэ хүмүүс тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Тэгээд энэ асуудал өнөөдөр Монгол хүмүүст аюух тулгамдсан байгаа учраас манай төвд хандаарай. Би очиж үзсэн орчинтой танилцаатай юм бах тэгээ их таалагдсан байхгүй юу. Бас нэг улсын хэмжээнд энийг хараад анзаараад олон нүүлгөөлөхөд олон чимээг өхөл явж байгаа байхгүй энэ том өнчрөл явж байгаа. Ер нь бол энийг эрүүл мэндтэй байгууллагад хандхаас гадна хувь хүн сэтгэл зүйтэйгээ тэмцэж ингэ зогсоож чадахгүй бол цаана бол өхөл байгаа байхгүй юу. Туулж үтсэн нэвд. Янз бүрийн юмар чамгуул явлаа шүү дээ бас энэ хугацаанд. Тэгээд ийм сайхан төв байгууллагатаа иргэдийн төлөө өн төлбөргүй таны хувийн мэдээллийн нууцлыг энд хадгалнаа гэдээ ингэ явж байхад сайхан бахархал төрсөн. Нэг аав, нэг ээж, нэг ах, нэг их ч гэсэн ингэ нэг хөвшин зуршлаасаа холдоотой хэрүүл сарвал гэр бүлтэй аз жаргалыг үлдээгээсэй гэд. Тэг өнөөдөр миний нэвтрүүлгийн эцэс ч гэсэндээ би яг гудамжинд хүмүүст хайртай шүүгээс эрүүл ахтуу солиорж орилж явахаар яг хайртайгаа хамт байгаа хүмүүстэй хайртай гэдэг үгээ хэлээтэй халуундуулаа урт хугацаанд хугацаанд амьдраасаа гэж л хүсч одоо энэ нэвтрүүлгийг бас тойртой хамт хүргэж байгаа. Тэгээд түмээх маань бас үзэг сонсогчтой хандаж хэлэх үг ямар байна. За тэгэхээр ер нь бол нэг дөрөвчний нэвтрүүлээс ч арх санааных ухгүй бол ухгүй штэ гэл ингээл үгсгээл үсглийн хан хэрэм усгаал механизм ажиллуулаад явдаг. За бидний нөгөө хэлж одоо үзэж харж байгаагаар одоо гудамжинд гарцсан нэг хэсэг байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тэр мэн та бидний л нэг хэсэг байсан шүү дээ. Бид хэдийл нэг хэсэг байсан. Өөртөө хяналт тавьж чадахгүй замбраагүй хэрглэж явсаар байгаа л үгүйсгэж явсаар байгаа л тэнд очсон. Тэгээ би хизээш тэнд очино гэж бодоогүй бах тэр хүмүүс. Тэгж байгаа. Тэгэхээр магадгүй тэр тэнд очиагүй өнөөдөр ингээд бусдын анхаарлын төвд явж байгаа нөхөр өөртөө одоо дүнэлт хэрэгтэй л гэж хэлмээр байна. Хамгийн ойр дотны хамгийн сайн онцлогоо бол хамт амьдардаг хүмүүсийн л онцлогоо шүү дээ. Чи уугаад шүү гэл ямар нэгэн байдлаар коммент мессеж яриад ихэлсэн бол өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд, мэргэжлийн хүмүүст хандаж одоо тусламж үйлчилгээ авах шаардлагатай. Одоо бид нар одоо бие махбодын ямар нэгэн өвчин зовёр илэрхэд бид нар эмнэлэгт төвөд очдог. Тэрнтэй л адилхан зүйл нь шүү дээ. Айж ичээд яваадах шаардлага. Айж ичиж одоо улам ногдмол байдалд орох тусмал өвчнөд амжирч хүндрэн шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг тийм өргөс авахтай адилхан зүйл биш гэдгийг би дахин хэлээд байгаа юм тийм. Үйл ажиллагаа өөрийгөө таньж мэдэх амьдралд одоо дасан зохицох чадвар суралцах. За энэ тэгээд нийгмийн гарал үүсэл эрхэлж байгаа ажил мэргэжил нас хүс хамааралгүй гэдгийг л хинч болцсохгүй. Тэрийн өвчнийг даван туулах боломж хүн болгонд байгаа. Таны хувь тавилан, хувь заяа таны гартал байгаа. Тэрнээс биш одоо би одоо очиод таныг аваачаад энэ жирж аваачаад
Тийм шүү дээ. юу байхгүй тийм ээ дэмжлэгийн Төсөөл боломж байна. төсөөл хүн болгоно Боломж байна л гэсэн. Өчтөрийн хувьд бол урсамж. Өнөөдөр бол боломж байна. Маргааш бэлэг. Ийм л зарчмаар явдаг шүү дээ. Одоо 24 цаг дараа. За тэгээ урилгын минь хүлээж авч хүрэлцээсэн та хоёртаа маш их баярлалаа. За ер нь бол та бол ганцаараа биш ээ. Бид хамтдаа энэ асуудлын ард гарах боломжтой шүү. Хайртай хүмүүс чинь таныг үргэлж ерөн тойронд чинь хүндэтгэж хайрлсан хэвээр байгаа шүү гэсэн энэ санааг л хүргэж байгаа. Тэгээд нэвтрүүлэг хүрэлцээрсэн та хоёртаа маш их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За